5 сард зээлийн мэдээллийн хууль дээр нэмэлт өөрчлөлт орсон. Мөн үүнийг дагаад нэг тогтоол улсын хурлаар батлагдсан. Энэ хар жагсаалт гэх зүйлийг байхгүй болгоод, ангил байхгүй болгоод цэвэр онооны болон кредит скорын систем рүү орсон юм аа. Харамсалтай нь энэ бодит амьдралдаа хэрэгжихгүй байгаа даа. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэхийн тулд та бол ямар арга хэмжээ авах вэ гэж асууя. За, ингэж хэрэгжиж эхэлснээрээ бол ялчгүй одоо зээлээ төлцсөн иргэдэд санхүүгийн боломжийг нээж өгнө, ахиж зээл авах болцоог нь онгойлгож өгч байгаа маа. За, хоёрт нь үндсэн чиглэлд бол CBDC гэж орсон байгаа. Та үүн дээр бас онцгой анхаарч ажиллаарай. Энэ бол орчин үеийн одоо мөнгөний бодлоготой бас нийцж байгаа зүйл шүү. За, зээлийн хүүний бүтцийг харахад бол 66% нь бол ойролцоогоор их үүсвэрийн зардал байдаг. 22% нь бол үйл ажиллагаа болон ашиг, 15% нь их эрсдлийн зардал. Тэгэхээр энэ 15% дээр бол ажиллах бас болцоо байгаа. Нэгдүгээр нь кредит скорын болон онооны системд бүрэн нэвтрүүлж эхлүүлснээр, хоёрт нь актив удирдлагын компани бол Яаралтай Монгол Улсад хэрэгтэй институт юм аа, байх ёстой зүйл. Тэгэхээр та бас үүнийг бас хуулийн оруулж ирэх байдлаар, боловсруулах байдлаар ажиллаарай гэж танд бас хэлье. Ингэснээр бол 15% гэдэг чинь 18% дундад зээлийн хүү чинь өөрөө 3%-аар 15% руу буух тийм болцоо байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээд таны ажилд бас амжилт хүсье. За, санал хэллээ. Инх тайвны Батамгалан гишүүн. За, эрхэм гишүүд